Тэгээ эхний 3 сарын байдлаар бол үрдэн юу бодит эдийн засаг ямар байгааг та бүхэн бол сайн мэдж байгаа. Нүүрсний үн бол 30-аас 40% унсан. Сүүлийн 2-3 өдөр бол нүүрс арай жоохон сэргэж байна. Тэгээд нөгөө талдаа бол зэсийн үн аятайхан байна. Алтны үн бол аятайхан байна. Тийм учраас бол зэсийн үйлдвэрлэл бол өсөж гарч байна. Эхний 3 сарын байдлаар. Одоо та бүхэн эхний 3 сарын байдлаар ингээ хараарай. Зэсийн баяжмал биш нөгөө тооноор чи гаргадаг. Чи ганцаараа гар. Тий 3 сарын байдлаар зэсийн баяжмал бол 24%-аар өсөж гарсан. Одоо ч гэсэн ойдлогоон гадаа бараг 250 сая долларын зэс гараагүй байж байгаа. Төмөр бол ялгаа байхгүй дархны төмөр дээр тодорхой тийм хэмжээний төмөр бол гараагүй байж. Төмрийн өдөр бол одоо уналтгүй явж байна. Гэхдээ 2%-аар буурсан. Одоо өнгөрсөн жилтэйгээ бид нар харьцуулж байна л. Нүүрс бид хэмжээгээр бол 3% буурсан. Яагаад 3% буурчваа гэхээр зэрэг хятадын цагаан сар бол энэ жил онцгой урт болсон. 15 унсан. Манай цагаан сар ялгаагүй 5 унсан. Нэгвэр хэлбэл энэ хоёр цагаан сар бол нийлээд 20 хоногийг бол яг хил гайлын амралтыг 20 хоног биш юм аа гэхэд 20 хоног дотор яг амарсан хоног нь бараг 14 байх тий. Бараг 14 хоног ингээд экспорт гарч чадаа. Тийм учраас бол бид хэмжээ бол өөрөө ингэж бууж орж ирж байгаа. Тэгээ бид нар бол өнөөдөр ханшаа алдахгүй тул байнга валютынхаа нөөцийг харж явж байгаа. Валютын нөөц бол яг одоо өдөр сангийн сая та бүхэнд мэдээлэл өгсөн байх. 25 он эхлэхэд 5.5 тэрбум доллар байсан. Яг 3 сард бол 5 тэрбум доллартайгаар ингээд авч байгаа. 5 тэрбум долларын валютын нөөц энэ 3 дахь юм байл. Одоо оны төгсгөл дээр нэг гарсан, урд нь нэг жилийн өмнө шахуу нэг гарсан. Одоо ингээд 3 сарда 5 тэрбум. Тэгээ орох урсгалаа бид нар 4 сард бараг дахиад нэг тэрбум орчим долларын орох урсгал бол байна. Импорт бол галзуурсан. Тэр тухай би өнгөрсөн одоо урал дээр хэлсэн. Импортын галзуурлын гол шалтгаан бол эрэлт асар хүчтэй байсан. Мөнгөний нийлүүлэлт аюул идэвхжэлтэй байсан. Тэр хэмжээнд импорт явж исэн. 3 сардаа бол 60 сая долларын одоо эерэг гарч байгаа. Нэг сар бол бараг 700-ын хасах гарсан байх тийм 700 хүрсэн. Тэр 600 орчим тийм 600 орчмын хасахтаа гарсан. Энэ 3 сардаа бол эерэг гарч байгаа. Цаашаагаа ч гэсэн импортоо бид нар тодорхой хэмжээнд бариад явчих болов гэсэн ийм одоо итгэлтэй ажиллаж байна. Ойлгомжгүй байгаа. Тэрийг одоо бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Ойлгомжгүй үед хэдүүлээ ойлгомжтой байя л гэж. Ойлгомжтой байх нь юу вэ гэвэл нүүрсний экспортыг яг 90 саяд нь барья. Бит хэмжээгээр. Мөн алтныхаа олборлолтыг одоо манайх бол уг нэг 20 тонны чадaltaй айл. Тэгээ 20 тоннд хүрдэггүй. Энэ жил бол 20 тонн бариад хийя. Зэсийн баяжмлын экспорт одоо ингээ 24% нэмэгдэж байна гэдэг бол жилийн эцсээр бол нэг 40-с 45%-аар бол өсөж гарахаар байгаа. Ингэх юм бол бид нар өмнөө тавьсан зорилтоо бол биелүүлэх болцоотой болно гэж ингэж харж байгаа юм. Тэгээ энэ зүйлсээ хийхин тулд хамгийн чухал зүйл бол мега төслүүдэд хэдүүлээ хөдлөх хэрэгтэй. Хөдөлсөн мега төслүүдийг бол та бүхэн сайн мэдж байгаа. За бид нар газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийг шийдсэн. Газрын тосны үйлдвэрийн ажил бол энэ жил үргэлжлээд явна. Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг бид нар Шанхайд очиж шийдсэн. Тийм учраас Эрдэнэ бүрэнгийн ажил одоо явна. Мөн одоо уран олборлолтын төсөл маань хэмжиж байна. Сая одоо хил холболтоо бид нар шийдчихлээ. Мөн засгийн газраас шийдвэр гаргаад энэ кокс химийн үйлдвэрийн төслийг одоо эхлүүлэе гэдэг ийм шийдвэр гарсан. Өнгөрсөн 2-7 хоногийн өмнөх засгийн хурлаар бол газрын асуудал нь ингээд шийдэгдсэн. Энэ төсөл бол хөдлөнө. Тэгээ одоо бол бэлтгэл ажил хангагдсан 5 төсөл байна. Хуулийн маргаантай энэ 5 толгой энэ бол бүрэн бүх бэлтгэл ажил хангагдсан хуулийн маргаантай. Гэхдээ энийг эх 7 хоногийн хурлаар ороод богино хугацаанд энэ 5 толгойн цахилгаан станцаа хөдлөгөө гэдэг ийм шийдэлтэй байгаа. Дараагийнх нь бол гангийн цогцлбор. Гангийн цогцлбор дээр харин төр хувийн хвшлийн түншлэлийг яаж хийх вэ гэдэг эцсийн шийдлээ бол гаргаагүй. Энийг бол бид нар 5 сарда багтаагаад гаргаад ингээд цаашаа үргэлжлүүлээд явах хэрэгтэй.
Зис боловсруулах үйлдвэр байгаа. Энэ Т-зүүн биелэн, хөрөнгө оруулагчид нь биелэн. Одоо бол засгийн газрын улс төрийн шийдэл хэрэгтэй. Яаж хийх вэ? Хөрөнгө оруулагч нь хэдэн хувьтай байх уу? Байхгүй юу? Хөрөнгө оруулалтаа бид нар ямар хугацаанд төлөх, ямар хэмжээний мөнгө дайчлах уу? Хинээр хийлэхгүй гэдэг технологийн шийдлүүдээ бол эрдэнэ төлөвлөлтөөр бол ерөнхийдөө хийсэн. Энэ төсөл бол заавал 25 онд хөдлөх ёстой. Яг бол би энэ ойлгомжгүй үед ойлгомжтойгоор өөрснөө хөдөлж ийж манай эдийн засаг нөгөө бидний хүсэж байгаа өсөлт бол байх юм байна л гэдэг. За нүүрс химийн үйлдвэр маань одоо энэ авар эхэлнэ. Бид нар бол 27 оныг бол Улаанбаатар утааг өгтнаад гэсэн ийм л зорилготой. Энэ хүрээнд өнөөдөр жишээлбэл энэ хин хоолойн төсөл яригдж байхад бид нар энэ дамжиж байгаа хийнээс ямар хэмжээг бид нар авч болох вэ гэдэг энэ судалгааны ажил одоо энд хийгдэж байна. За энэ хүрээнд бол Улаанбаатар хотод бол хий ашигласан төсөл хэрэгжүүлье гэдэг шийдлүүд одоо гараад явж байгааг харж байгаа баха. Алт цэвэршүүлэх үйлдвэр дээр бол маш олон санал ирж байгаа. Энийгээ бол бид нар хийчихнэ. Алт цэвэршүүлэх үйлдвэр бол энэ жилдээ хөдөлгчнө гэдэг ийм одоо эргэлзээгүй зүйл байна. Эгийн голоо бол ярьж байгаа. Гэхдээ энэ жил бол судалгаа дуусна. За энэ төвжээ тайлагдах юм бол энэ өөрөө улс төрийн асар өндөр ач холбогдолтой ийм төсөл байгаа шүү гэдэг юмэр. Сэргээгт хэрчим хүчин дээр бол ажлууд хийгдэж байна. Одоо энэ дээр бол маш бодиттой олон улсын маш олон том яриануд явсан. Та бүхэн одоо санаж байгаа бол сая хил холболтын хоёр засгийн хэлэлцээр дээр сэргээгт хэрчим хүчийг дэмжиж гэдэг зүйл орсон. Бид нар бол нэг зүйлийг Хятадын засгийн газартаа ярьж байгаа. Сэргээгдэхээр бий болсон тог цахилгааныг экспортлон шүү. Хятад улсын зах зээл рүү экспортлоно. Энэ хэлэлцээрээ энэ жилдээ багтаагаад хийя гэдэг ийм саналыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл Монголд бол салхинаас их юм алга, нарнаас их юм алга, газарнаас их юм алга, технологи бол хямдарсан. Сэргээгт хэрчим хүчээр бий болох цахилгаан бол өөрөө нөгөө тогтворын хувьд асуудалтай учраас бид экспортлоход бол энэ илүү их тохиромжтой. Дотооддоо бол хэрэглэнэ. Гэхдээ бид дотоодын хэрэглээг давсан том тоо ярьж байгаа. Энэ тоог өнөөдөр ярьж байгаа юм бол бас ингээд мөрөөдөл гэж хүмүүс буруу ойлгох учраас бид нар бол яг тодорхой төслүүдийг тодорхой газруудаар ингээд яриад явж байгаа шүү гэх та бүхэнд хэлье.